За сайн байцгаана уу? Бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За гудсан дээрээ завилж суугаад хоёр гараа цээжний өмнө сэлбэр тавьчраад хэдэн удаа гүнзгий амьсгал авч гаргаад бие дээрээ төвлөрөөд амьсгалаа мэдрээд хэсэг сууя. Хамраар орж ирж байгаа амьсгалыг мэдрээд буцаагаад удаанаар гаргая. За алхуурхан нүдээ нээгээд бүгдээрээ гудсныхаа богино ирмэг рүү хараад сууцгаая. Хүүхэд байрал руу ирье. За хоёр өвдөгний хооронд нэг атга зай байхаар гидс маань амьсгалж байхаар за тэгээд хоёр гарыг урагшин сунгаж болно. За эндээсээ хоёр гарыг хойноо авчираад нэг гараараа нөгөө бугуунасаа бариад хоёр тишээ найгааж хөдлөөд хөлөндөө гидсэндээ тухандаа массаж хийгээд өгье. За дараагаар нь хоёр гарыг салаавчилж хурнуудыг нь хооронд нь салаавчилж агаад дээш нь өргөлөө ингэр цээжийг нээгээд мөрийг сунгая. За тэгээд гүнзгий сайхан амьсгалыг гидс рүүгээ амьсгалаарай. Хамраараа амьсгал аваад гаргалаа хоёр гарыг буулгалаа. За хоёр гарыг урагшин авчираад бид бүхэн ширээ байрал руу ирнэ. Ширээ байрлалаас үнээ муур 3 удаа хийцгээе. Амьсгалаа авахд нуруугаараа хотоогоод дээшээ хараад мөрөөж ихнээсээ хол амьсгалаа гаргахад бүхтийлөө хоёр гараараа газар руу сайтар түлхээд сүүлийн удаа амьсгалаа авлаа. Муу үнээ амьсгалаа гаргахдаа муур. За энгийн хэвийн нуруу ширээ байрал руу ирлээ. Баруун тал руу гараад баруун өсгийгөө харлаа. Биеийн зүүн хэсгээр сунжгааг ажиглая. Буцаад биеийн төвд ирж агаад зүүн өсгийгөө харлаа. Гүнзгий амьсгал нэг удаа аваад гаргая. За эндээс баруун хөлийг хоош нь жилээ, урт сунгалаа. Зүүн тал дээгүүр давуулаад газар үлмий дээр нь тавилаа. За тэгээд өсгий рүүгээ харъя. Хөл дагаад биеийн хажуу талаар тэр чигтээ сунж байгааг ажиглаарай. За буцаад биеийн төвд хөлийг өргөсөн чигт нь авчираад урагш нь баруун гарын дотор талд аваад ирье. За арцаг ташаагаар сунж байгааг ажиглаад яг өвдөгний доор харалтаа шагаа байхаар нуруугаа урт сунгаад мөрөөж ихнээсээ хол. За зүүн гарыг яг мөрнийхөө доор харалтаа тавьжгаад баруун гарыг дээш нь өргөөд нуруугаа мушиглаа. Харц дээшээ баруун гарын хурнуудыг үзүүрлэв. За гарыг буулгалаа. За хагас шпагат буюу хагас сплит уртлын хөлийг тэнэлгээд хурнуудыг дээш нь өөрлөгөө чиглүүлээд хөлийн ар хэсгээр сунж байгааг ажиглаарай. Аль болох нуруугаа цэх байлгахыг хичээе. Гидсээ гуйлуугаа ортол. За уртлын өвдгийг нуглаад хоёр гар дээрээ сайн тулж байгаа тэнцвэрээ олж аваад хоёр гарыг дээш нь өргөлөө. Цээжээрээ дээшээ босож ирээд харц дээшээ. За кактус гар амьсгалаа гаргахад тоогоо нуглаад. Амьсгалаа авлаа хоёр гарыг дээш нь өргөе. Амьсгалаа гаргахад кактус гар ингэр цээжийг нээгээд за хамгийн сүүлийн удаа амьсгалаа аваад хоёр гарыг дээш нь өргөөд амьсгалаа гаргахад кактус. Амьсгалаа аваад хоёр гарыг дээш нь өргөж жоод хоёр гарыг буулгалаа урагшаа. За тэгж гарын хөлийг босгоод өвдгийн дээш нь өргөөд за дахиад тэнцвэрээ олъё. Эндээс хайланж буюу том мортон байрал руу ирлээ. Тэнцвэрээ олж гоод буйныхаа булчингуудыг ажилуулж агаад цээжийг гарыг дээш нь өргөлөө. За эндээс хоёр гараа буулгаад ардаа авчираад чагтлаад ингэр цээжийг улам сайн дээш нь нээгээд дал мөрийг ойртуулаад хавгараа. За эндээс арын хөлийн өсгийг газар буулгаад дайчин нэгийн хөл амьсгалаа аваад гаргахад доошоо урагшаад хонгоолоо. Хоёр гарыг дээш нь өргөж байгаа. Хойноо чагтлсан хэвээрээ. За хоёр гарыг баруун хөлийн дотор талд газар тулж байгаад баруун хөл рүүгээ суулаа. Зүүн хөл тэнгэр. За үлмий дээрээ гарсан ч болно. Хэврээ сунгалт сайн байх юм бол өсгийгөө газар буулгаж болно.
За буцлаа баруун тал руугаа эргээд хоёр гарыг газар булгаад баруун хөлийг хойш нь зөөлөө банз буюу планк биеэрээ урагшлаад биеийн жингээ урагшны өгж жоод за дээшээ харсан нохоо эсвэл хүүхэд могоо байрлалаа аваарай. Амьсгалаа гаргахад доош харсан нохоо. За эхний ээлжинд үлмий дээр өндөр хөл маань байж болно. Хоёр гараараа газар руу сайдар түлхээд нуруугаа урт сунгаад үзүүгээ сунгаад толгой доошоо суул. За хоёр хөлийнхөө үлмий дээр гарчгаад алгуурхнаар өвдгөө газар руу буулгалаа. За буцаад ширээ байрал руу. За саяны бүх байрлалуудыг зүүн талтаагийн зүүн хөлийг хойш нь сунгаж байгаад баруун тал руугаа авчираад үлмий дээр нь буулгалаа. Баруун тал руугаа өсгөө рүүгээ харлаа. За буцаад толгойг биеийн төвд авчираад дараа нь хөлийг биеийн төвд авчираад урагш нь зүүн хөлийг зөөлөө зүүн гарын дотор тал руу. За арцэг ташаагаар сайхан нээгдээ сунгаж байгааг ажиглаад нуруугаа мушиглаад зүүн гарыг дээш нь өргөлөө. Баруун гараа газар тулсан. Газарлаа сайтар түлхээд өгөөрөө баруун гараараа. Гүнзгий амьсгал аваад гарахдаа буулгалаа гарыг. За хоёр гараа хойш нь алхуулаад уртлын буюу зүүн хөлийг тэнийлгээд хагас шпагат. Зүүн хөлийн хуурнууд дээшээ үрлүгээ чиглүүлээд хөлийн ар хэсгийг сунгалаа. За буцаад өвдгөө нуглаад уртлын өвдгийг нуглаад тэнцвэрээ олж байгаад дээшээ өндийгөө жижиг мөртөн лөвланж хоёр гарыг өргөлөө. Харц дээшээ амьсгалаа гаргахад кактус гар дахиад хоёр удаа амьсгалаа аваад хоёр гарыг дээш нь өргөөд амьсгалаа гаргахад ингэр цээжээ нээгээд сүүлийн удаа амьсгалаа аваад гаргалаа. Амьсгалаа авлаа хоёр гарыг дээш нь өргөж жоод буулгалаа. Арын хөлийн өвдгийг босгоод үлмий дээр өндөр хайланж том мөртөн байрлал. Хоёр гарыг хойноо авчирлаа, чагтлалаа. Ингэр цээжээ нээгээд гүнзгий цээж рүүгээ зүрх рүүгээ уушиг руугаа амьсгалъя. За арын хөлийн өсгийг буулгаад гэтээ ташаа маань урагшаа чиглэсэн хэвээрээ дөрвөлжин тэгээд урагшаа тонгоолоо зүүн хөл рүүгээ тонгоолоо. Зүүн мөр, зүүн өвдөх хавцыг ирж байгаа. Хоёр гар дээшээ сунсан байхаар мөрөө сайхан сунгаж байна. Гүнзгий амьсгалъя. За өндийгөөд амьсгалаа гарахдаа зүүн тал руугаа суулаа. Баруун хөлөө тэнийлгэр. За зүүн хөл үлмий дээр өндөр байж болно. Эсвэл өсгийн газар буусан байж болно. За алгуурхан дээшээ өндөлөө. Зүүн тал руугаа эргээд зүүн хөлийг хоош нь авчираад банз. За дээшээ харсан нохой эсвэл хүүхэд могоогоо хий. Амьсгалаа гаргахад доош харсан нохой. Гүнзгий амьсгал аваад гаргах эз рүүгээ. За доош харсан нохой дээрээсээ хоёр хөлөө үлмий дээр нь өндөр гаргаад өсгийгөө дээш нь өргөөд алгуурхнаар амьсгалаа гаргахтаа өсгийгөө газар руу буулгалаа. За тэгээд хоёр хөлөндөө мөрний хэмжээний зай авчгаад хоёр гараараа хөл рүүгээ алхуулад хошоогоо. За хоёр гарыг ардаа дахиад чагтлалаа. Хоёр гар маань толгой маань газар руу хүнд мөрөө сунгаад гүнзгий амьсгалъя. Нүдээ битгий анаарай. За хоёр гараа буулгаад хөлийнхөө хуурнуудыг гадагшин чиглүүлж байгаа доошоо малаа санаа буюу титэн байрал руугаа сууя. За хоёр гар цээжний өмнө залбирсан хэлбэрт бие биерүүгээ түлхэлтсэн байгаар хоёр тохоогоороо хоёр өвдгийг гадагшин түлхээд гэхдээ гуйны дотор талын булчингууд ажиллаж байгаа. За хоёр гараа буулгалаа. Алгуурхан урагшаа биеийн жингээ өгж байгаа дэш өндөлөө. За тэгж байгаа доошоогоо суулаа. За эрвээхээ байрлал хоёр хөлийнхөө улыг нийлүүлээд хөлийнхөө хуурнууд дээрээс хоёр гараараа барьж агаад цээж мөрийг дэлгээд амьсгалаа аваад толгой ороогоороо дэш өндөр амьсгалаа гаргахад урагшаа тонгоолоо. За нурууны хэтэрхий бүхтийхгүй байвал урагшаа тонгоох хэрэггүй. Биеийнхаа төвд үлдэж болно. За амьсгалаа аваад гаргах бүртээ мөрөө суллаад за дэш өндөлөө.
За эндээс зүүн хөлийг тэнийлгээд баруун хөл зүүн гуйны дотор талд. За хоёр гараа ардаа тулж байгаад зүүн шагаагаа суллаад тойрог хөдөлгөөн хийгээд баруун зүүн тал руугаа хөлийн ар урд хэсгийг мэдрээд булчингуудыг сайхан мэдрээд суллаад өгье. За баруун гараа баруун хөлийн хойнд тулж байгаа зүүн гараа дээшээ баруун тал руугаа сунгалаа. Биеийн зүүн хэсгээр сунж байгааг ажиглая. Харц дээшээ тааз руу эсвэл тэнгэр лүү. За буцлаа. Хоёр гараа зүүн хөл рүүгээ явуулаад хоёр гар нь магадгүй өвдгөн дээр, шилбэн дээр, магадгүй хөлийнхөө гадна дотор ирэмгээс барьж иж магадгүй. Өнөөдөр сонголт хэр байгаагаас шалтгаална. За одоо эсрэг талынхаа хөл дээр баруун хөлийг тэнийлгээд зүүн өвдөг нугалсан. За баруун шагаагаа гадагшин дотгошин эргүүлээд хөлийнхөө урнуудыг дээш нь доош нь ээтилгээд хоёр тишээ хөдөлгөөд за зүүн гар ардаа тулсан баруун гараа дээгүүрээ давуулаа зүүн тал руугаа сунгалаа. Гүнзгий амьсгалъя. За амьсгалаа аваад гарахдаа буцлаа. Урагшаа баруун хөл рүүгээ хоёр гараараа сунлаа. Нуруугаараа бүхтээж болно. Толгой доошоо хүнд. Дух хөл рүү хүнд. За гар нь хаана хүрчийн тэндээсээ л барья. За буцлаа. Дээш өндийгөөд за бүгдээрээ дээшээ хараад хөвтөе. Хоёр өвдгөө нуглаа, цээж рүүгээ ортуулаад хоёр тишээ найгаж хөдлөөд нурууныхаа доод хэсэгт ялангуяа массаж хийгээд өгье. Зүүн хөлийг доош нь буулгалаа, баруун хөлийг үлдээж байгаад бийнхаа зүүн хэсэг дээгүүр давуулаад нуруугаа мушиглаа. Баруун гараа дийлгээд харс баруун гарын үзүүрлөө. Дал мөр аль тал нь газар руу наалтсан байхаар. За буцъя. Баруун хөлийг доош нь буулгаад зүүн хөлийг цээж рүүгээ. Зүүн өвдгийг цээж рүүгээ ортуулж агаад баруун тал руугаа давуулаад мушиглаа. Зүүн гараа дийлгээд харс зүүн тал руу нурууны сунж байгааг ажиглаад амьсгалаа гарахдаа буцлаа. За бүгдээрээ хамгийн сүүлийн байрлал болох шавасана дээр ирсэн байна. Дээшээ харж хөвтөөд биеийнхаа бүх хэсгүүдийг газар руу хөндрүүлээд суллаад, булчингуудаа суллаад за өөрийнхөө амьсгал дээр төвлөрөөд хамраар орж иж байгаа амьсгалыг мэдрээд гидсэндээ дүүргээд буцаагаа дуустал гаргаарай, шавхаад гаргая. Биеийнхаа эдис болгоныг мэдрээд мөрөө суллаад толгой газар руу хүнд нүүрнийхээ булчингуудыг суллая. За бүгдээр баруун тал руугаа эргээд дэшээ алгуурхан өндөлөө өрт тухтайгаар завлаад суя. Хоёр гарыг цээжний өмнө залбирсэлбэр тавчраад хэсэг зуур бие сэтгэлээ ажиглая. Намасте.